Нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөлтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 шууд дамжуулалтын хөтөлбөр үргэлжилж байна. Манай студид улсын их хурлын гишүүн өөрийн туяа хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Цаг гарган хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Баярлалаа та. Тэгэхээр ер нь яг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын дороод хэлгээд яг энэ бүхний хамгийн их хохирол, хамгийн их эмзэг тусдаг нь нийгмийн эмзэг бүлгийнхэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг гэж үздэг шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр ер нь энэ хурлын үеэр ямар сэдвүүдээр яригдж байна? Яг таны хэлдгээр энэ цөлжилтийн газрын дороотлын хамгийн их хохирлыг амсаж байгаа нь дэлхийн нийтээрээ бас эмэгтэйчүүд хүүхдүүд орлого багтаа хэсэг байна гэдгийг ингэж хүлээн зөвшөөрч асуудлыг хэлэлцэж байна. Манай Монгол улс шиг нийт ажиллах хүчнийхэн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбар тэр тусмаа газар тариалан мал аж ахуйн салбарт ажилладаг. За энэ дотроо бас эмэгтэйчүүд илүү их зөнгөлөх энэ ажлын байран дээр ажиллаж байгаа. Тэгээд тэр тусмаа өндөрлөг бус нутгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт ялангуяа цагуурын дулаараас сүүлийн жилүүдэд бас дэлхийн дунджаас илүү өндөрөөр нэмэгдэж байгаа юм улс орны хувьд. За яг энэ малчин эмэгтэйчүүдийн амжиргааны чанар, амьдралын төвшөнд хамгийн их нөлөөлж байгаа зүйл бол бас бэлчээрийн дөрөөлт, цагуурын асуудал, энэ цөлжилтийн асуудал болсон байна. Тэгэд энэ хүрээнд зөвхөн нэг уриалга гаргаад асуудлыг яриад лозон болгоод явах биш. Яг бодит амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Дэлхийн улс орнууд нэг л их байгаль их дэлхийтэй. Энэ уур амьсгалын өөрчлөлтийн, энэ цөлжилтийн нөлөөг бүгд л дам нөлөөгөөр дамжуулаад биенээсээ мэдэрч байгаа учраас энэ цаг үед энэ тал дээр нэгдэж хамгийн их эрсдлийг даван тулж байгаа, эрсдлийг хүлээж байгаа энэ бүлэг хэсэгтээ хөрөнгө оруулж хамтарч ажиллая гэдэг дээр улс орнууд бас нэгдэжээ. Тэгээ энэ боломж бол Монгол улсад COP зохион байгуулагдаж байгаагаараа тэр тусмаа өнөөдөр бас энэ цөлжилтөнд хамгийн их нэрвэгдэж байгаа улс орнуудын нэгийн хувьд их олон боломжуудыг татах боломж манай Монгол улсад байна л гэж ингэж харж байна. Тэгээ ер нь та бас яг хэллээ эмэгтэйчүүд хүүхдүүд хамгийн ихээр уур амьсгалын өөрчлөлт цөлжилтийн нөлөөг амсж байна гэд. Тэгвэл эмэгтэйчүүдийн холбоо маань яг энэ тал дээр ямар ажлуудыг хийж ажиллаж байгаа вэ? Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо COP17 дээр бид цэнхэр бүсэд, ногоон бүсэд павильонтой ажиллаж байна. За яагаад бид энд оролцох болов гэж. Тэгэхээр мэдээж эмэгтэйчүүдийн байгууллага, эмэгтэйчүүдийн эрх ашигын төлөө бас нэгдэж ажиллах юм зорилготой. Хэдийгээр бид яг энэ COP арга хэмжээнд дээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал дээр нь тулгуурлаж ажиллаж байгаа ч гэсэн яг холбооны бодлого, чиглэл, үйл ажиллагаа бол яг л энэ эмэгтэйчүүд рүү чиглэсэн, эмэгтэйчүүдээр дамжуулан нийгмийн сайн сайхан манлайлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудтай маань бүрэн уялдж байгаа. За өнөөдөр амьдралын чанар, хүний амьдралын чанар, хүний энэ аз жаргалын энд гэсэн юугаар хэмжигддэг юм бэ гэдэг бол хамгийн түрүүнд эрүүл аюулгүй амьдрах орчин, эрүүл хүнс, тэгээд дээр нь агаар ус, орчны бохирдлын асуудал хамгийн чухал байр суурь эзэлдэг юм байна. Тэгэхээр хүний анхдагч хэрэгцээ болсон энэ амьдрах орчин нөхцөл, аюулгүй хүнсний асуудал дээр хамгийн их суурь тулгамдсан асуудал болж байгаа асуудал бол өнөөдөр үнэхээр энэ байгаль орчны дороотлын асуудал, цөлжилтийн асуудал, газрын дороотлол хөрс шимгүү үржил муутай болсноос мал аж ахуйн салбарт малаас авах ашиг шим жишээлбэл буурч байна, малын чанар буурч байна, хүнсний аюулгүй байдал нөлөөлж байна, үрхийн амжиргаанд нөлөөлж байна. За ийм учраас яг энэ нөхцөл байдал дээр эмэгтэйчүүдийн холбоо илүү манлайлал гаргаж тулгамдсан асуудлуудыг гарц шийдэл хайж хамтарч ажиллах боломжуудыг эрэлхийлж байгаа. Тэр жагуулгаараа COP-төр бид бол бас хэд хэдэн зорилготой орж ирсэн. За нэгдүгээрт бас энэ ногоон бүстэй ялангуяа бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд илүү оролцох боломжоор нь хангах нэг өдрийг тухайн бизнесүүдэд байгаль орчинд ээлтэй эмэгтэйчүүд эрхэлж байгаа. Дээр нь энэ байгаль орчны дороотлын эсрэг гендерийн тэгш байдлыг хангахад үүрэг оролцоо оруулж байгаа бүсгүүчүүдэд бас сурталчилан таниулах зорилготой нэг өдрөөр нь бүтийг бас ажиллуулж байна. За цэнхэр бүсдэр бол илүү бодлогын асуудлуудаа бид хэлэлцэж байна. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бид Women 5 дугаар бодлогыг төвшүүлээд ажиллаж байгаа. Тэгээ энэ бодлого бол нэгдүгээр эмэгтэйчүүд эрүүл байж, эрүүл Монгол ээжээр дамжуулж Монгол хүн бүр, Монголын нийгэм, гэр бүл тэр бүхтэй эрүүл байх асуудлыг ярьж байна. Боломжууд бидэнд бас opportunities буюу боломжууд бас тэгш байгаасаа, эмэгтэй хүн болгоны өмнө боломж тэгш байгаасаа, motherhood буюу их хүүхдийн асуудал дээр эмэгтэйчүүд их хүүхдийн асуудал хамгийн тулгамдсан асуудал бол хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл өсөх, боловсрч сурах энэ аюулгүй орчныг хангах асуудал бол тулгамдж байна. За дараа нь бас entrepreneur буюу бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд шин санаачлаг гаргаж байгаа эмэгтэйчүүдэд дэмжих National Values гэдэг бодлого дээр бид үндэсний үнэт зүйл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх гэдэг энэ
5 тулгуур болгож авч явж байгаа бодлогын бүхэл цөмд энэ байгаль орчны асуудал байна. Тэгэхээр байгаль орчин цулжилтын эсрэг арга хэмжээ бол бидний одоо бас барьж байгаа бодлогын суурь болж бүхэл бодлогот нөлөөлж байгаа учраас энэ чиглэлүүдээрээ бид хамтарч ажиллая, хамтарч ажиллах боломжуудыг бүсгүүчүүдэд нээе. Энэ эмэгтэйчүүдтэй хурж ажиллах, олон улсын байгууллагатай харилцах энэ боломжийг гүр болгох ийм зорилготойгоор ажиллаж цэнхэр бүстэй бас 2 том арга хэмжээ зохион байгууллаа. За үүний нэг нь Баян бүрд эмэгтэйчүүд санг байгуулсан. За нөгөөх нь бол одоо эмэгтэйчүүдэд бүх төвшөнд бэлтгэх. Ялангуяа улс төрийн төвшөнтчдэр, бизнесийн төвшөнтчдэр, хувь хүний хөгжлийн төвшөнтчдэр мөн энэ одоо ногоон хөгжилд тэр тусмаа цүлжилтийн эсрэг эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх олон улсын бахархал явж байгаа энэ үед яг энэ асуудал дээр бид эмэгтэйчүүдээ үе шатаар бэлтгэж хамтдаа бас хөгжлийн төлөө алхах боломжийг нээхээр эмэгтэйчүүдийн бүртээ академиг байгуулад энэ академийнхаа нээлттэй өсөөлөө. Тэгээ өнөөдөр COP17 газрын өдөр 10 дахь өдрөө хурал хэлэлцүүлгүүд маань өрнөж जैन. Ер нь таны хувьд одоо ингээд өнгөрсөн 10 хоногийн дүгнэлт хэлэхэд онцлог үйл явдлууд юу байв? Хурлаас та яг ямар үр дүн гараасаа гэсэн хүлээлттэй байгаа вэ? Өдөр болгоны л арга хэмжээ их чухал байна. Газрын өдөр өнөөдөр өглөө би бас Дөнгөс саяхан яг энэ газрын дороотл, газрын менежментэд гендрийн мэдрэмжтэй байж чадвал хэрхэн үр дүнд хүрдэг юм бэ гэдэг одоо хэрхэн хөрөнгө оруулалт нь илүү их бүтээмжтэй байдаг юм бэ гэдэг дээр бас хэлэлцүүлгийг нээж хэлэлцүүлэхэд оролцоод ирлээ. За усны өдөр ч мөн ялгаагүй чухал. Ус бол одоо үнэхээр чандман эрдэнэ. Тэгэхээр усгүйгээр бид чинь амьдрах боломжгүй. Усныхаа нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ? Энэ одоо нөхөн сэргээлтийг хийгээгүйгээс болоод хүний хүчин зүйлийн оролцоотой олон хүчин зүйлээс болоод усны нөөц хомсдож байгаа энэ цаг үед ус ямар үн цэнтэй юм бэ гэдгийг магадгүй энэ монголчуудад ойлгуулсан цаг хугацаа өдөр боллоо гэж бодож байна. Санхүүжилтийн өдрүүд бас их чухал байлаа. Олон одоо сангууд хамтарч ажиллах, олон сангууд бие биентэйгээ үйл ажиллагаагаа хорших энэ боломжуудыг санхүүжилтийн өдрөөр гаргалаа гэдэг ингээд аваад үзвэл бүхэл өдрүүд маш чухал байлаа. Тэгээ удахгүй одоо COP маань дуусах гэж байна. Тийм учраас энэ нэгтгэж дүгнэх, за энэ хилцсэн асуудлуудаа үр дүнд илүү ажил бодит хэрэг болгож чиглүүлэхэд одоо сүүлийн өдрүүдэд илүү туршлагынхаа хүрээнд нэгтгэхин зүйтэй байхаа гэсэн бодолтой ингээл ажиллаад явж байна. За цаг гарган ярилцлага гэсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай студид Улсын их хурлын гишүүн өөрийн туяа ирж өөрийн байр сууриасаа хуваалцлаа. COP17 шууд амжилттай хөтөлбөр үргэлжилж байна.